Сайн байцгаана уу? Үнцгэлсэн цэцэлтийг хэрхэн гүйцэтгэх талаар авч үзье. Деталь маань энд харагдаж байна. За тэгэхээр ямар тохиолдолд үнцгэлсэн цэцэлтийг гүйцэтгэж байна гэхээр бид нар тийм ээ шууд одоо энгийн байдлаар нүүрний ч юм уу тийм ээ. За хэвтээ хажуугийн цэцэлт хийхэд боломжгүй. За энэ тодорхой нэг өнцгөр насан бай тээ. За энэ шиг налуу элемент орж ирж байгаа тохиолдолд бүгдээрээ үнцгэлсэн цэцэлтийг гүйцэтгэх шаардлага гарч ирдэг. За үнцгэлсэн цэцэлтийг гүйцэтгэсний дараа бид нар даалгавар маань за ийм байдалтай харагдах ёстой. За тэгэхээр эхлээд үнцгэлсэн цэцэлтийн хавтгай байрлах тийм ээ. Байрлалаа зааж өгөөд зүсэгч хавтгайнхаа чиглэлийг хаашаа зүсэлт бань хаашаа харагдах вэ гэдэг чиглэлийг зааж өгсөний дараа за энэ дээр тийм ээ зүсэлтэн дээрээ бүгдээрээ зүсэлт агуулсан дүрслэл дээрээ бүгдээрээ за хэмжээ тавина. За мөн дээрээс нь одоо тэмдэглэгийн шугам болон за зүсэлт маань ямар зүсэлт вэ гэдгийг тэмдэглэх байдлаар гүйцэтгээд за булангийн өснөгт мөн яг хүрээ шугам дээр ажиллаад даалгавар бэлэн болох байгаа. За одоо бүгдээрээ тэгвэл энэхүү деталь тийм ээ яаж харагдаж байна гэдгийг бүгдээрээ харъя. За тэгэхээр үндсэндээ бид нэр эхлээд биетэй босгоно шүү дээ. Тэгэхээр өгөгдсөн проект зургаасаа биетэй босгоод за энэ биетийгээ ингээд үнцгсэн байдлаар зүсээд харахад ямар төртөл үүсэх вэ гэдэг дээр ажиллаж байгаа гэсэн үг. За бүгдээрээ эхлээд биетэй босгохын тулд програмаа ачаалаад за part гэдгийг ачаалах хэрэгтэй. За энэ хүү деталийг хаанаас нь харж зурулж идэх юм бэ гэж тий. За бүгдээрээ за эхлээд энэ дунд байрлаж байгаа тий цилиндрийг байгуулъя. За дараа нь бүгдээрээ энэ цилиндртэй хамааралтайгаар тийм ээ. За бусад одоо элементүүд хэрхэн байрлаж байна гэдэг талаар авч үзвэл зүгээр юм байна. За тэгэхээр бүгдээрээ top line дээрээ скетч аваа авчи. За эндээс цилиндр маань 50 диаметртэй. За 34-ийн одоо нэвт нөхтэй юм байна шүү дээ. За тойрог авъя. За энэ дэр бас ингэж болно. Дахиад нэг тойрог аваад за энэ тойрог нь 34-тэй тойрогтэй. За бид нар бас энэ шууд нүхтэй хамт бас босгож болно л доо. За ингэж үзье. За одоо бүгд энийг энэ тохиолдолд босгож үзье те. За extrude boss гэж авлаа. За энд бүгдээрээ за blind болгож жагаад 60 гэдэг 60 өндөртэй босгоно. За энэ selected contour хэсэг дээр бүгдээрээ яг энэ дундлаа тий энэ contour хэсгийг заагаад өгч хэрэгтэй. За энэ contour хэсгээ ингэж заагаад за тэн дээр маус хоёроо тарчих юм шүү дээ. За тэгэхээр энэ яаж ингэж шууд нүхтэй босч чаад за ингэсэн. За үүний дараа за бүгдээрээ энэтэй за ийшээ 30 градусын налуутай хэсгийг өдөр байгуулъя. За тэгэхээр top line дээрээ байгуулъя авчи. За 30 градусын налуутай тойрог гэж байна. За тэгэхээр бүгдээ энэ дэр тойрог авч агаад за эндээсээ тий. За бид нар энд бол энэ хавруу гэдэг тойрог байгуулчаад тэн дээр дараа нь одоо хэмжээгээ өгөх хэрэгтэй л дээ. За энэ хидтэй тойрог вэ гэдэг ингээ харсан чинь 14 радиустай тойрог юм биш үү те. За 14 радиустай тойрог. За одоо бүгдээ энэ дээр энэ хэмжээг өгье. Энэ төв хоорондын за 90 юм байна те. Төв хоорондын за энэ налуу хэмжээ өгөх ёстой шүү дээ. За ингээд. За 90 юм байна. За тэгэд энд одоо үнцгийн хэмжээ байх ёстой. Үнцгийн хэмжээ. За тэгэхээр энэ одоо налалтын үнцгийн хэмжээгээ хэдүүлээ яаж гаргаж авах вэ гэхээр
За энэ дээр бүгдээ нэг юм тэнхилгийг зураад өгчээ. Угаасаа бид нар тийм тэнхлэх хэрэгтэй. За ийм тэнхлэгтэй. За одоо тэгээд энэ маань бас дахиад бид нар тийм ээ. За энэ шинэ чиглэлтэй бас тэнхлэг зураад өгчээ. Одоо энэ хэвтэ тэнхлэгтэй харьцангуй тийм ээ бид ямар байралтай вэ гэдгийг бас гаргаж ирэх шүү дээ. За ингээд зураад өгчээ. За одоо тэгээд энэ үнцгийн хэмжээг бүгд өгнө. За тэгэхээр энэ хэвтэ тэнхлэгтэй харьцангуйгаар энэ тэнхлэгтэй ямар үнцгтэй байх вэ? За ингээд татаад өгчнө. За энэ үнцэг маань 30 градусын үнцэг байна тийм. За ингээд яг одоо хэрэгцээтэй байрал дээр очиж байгаа гэсэн үг энэ тойрог нь. За энэ диаметр нь 14 гэдэг. Би энэ дээр диаметр нь 14 гэдэг арай радиус нь 14-тэй арай бага авчиж 14-ийг за бүрийгч үржих нь 2 гэдэг ингээ өгчээ. За том байх хэрэгтэй шүү дээ. За одоо биднэрт за ишинэ тий чиглэлтэй үүнтэй параллелаар шулуунуудыг татах хэрэгтэй болж байна. За би бол одоо энэ дээр offset хийчих гэж бодож байна. За хөдөлгөөн хажуугаар бас шинэ команд сураа явуудъя. За би гэхээр 2 тишинэ энэ чинь одоо offset хийх гэсэн. За энэ шугамыг сонголоо. За харж байна тий 2 тишинэ. За энэ дээр одоо хэдийн зайтай вэ гэдгийг харна. Тэгэхээр энэ чинь 14 гэдэг чинь энэ чинь 28 тий 28-ын зайтай. За 28 маань за 2 тишинэ 14 гэдэг өгчнө. За тэгэхээр энэ шинэ чиглэлтэй одоо ингээ олширж байгаа нь харагдаж шүү дээ. За ингээд өгчий. За тэгэхээр за бид нар дараа нь энэ одоо хэрэггүй хэсгийг трендэд авчина. За ийм болсон. За одоо бүгдээрээ энийг convert into this болгоод энэ ирмэг хэсгийг бид нар ашиглана гэдэгтэй. Маус 20-оо дараад за төвчүүл. За одоо энэ дээр бүгдээрээ илүү хэсгийг ингээд трендэд авчий. Ингээд. За ийм нэг битүү хүрээ хэсэг бидэрт үүссэн. За энэ хэсгийг ерөнхийдөө ингээд дээш нь босгочоо гэж бодъё те. За дээш нь 24-ийн өндөртэй дээш босох юм шүү дээ. За тэгэхээр 24-ийн өндөртэй бүгд дээш нь босгоё. За тэгэхээр extruded boss хийгээд extruded boss хийгээд за энэ counter. За энэтэй ч хамт босноо гэх ингээд өгчөж болно. За энэ дээшний өндөр маань 24. За ингээд бүгдийг босгож байна. За энийг одоо бүгд ихц дээрээс нь ч юм уу тийм ээ харах чинь гэж бодвол бид нэр space тавчлаараа дарж агаад за ингээд харж болно. За одоо бүгдээрээ энэ дээр тийм ээ нүх байгаа юм байна шүү дээ. За энэ шатлсан нүх байгаа юм байна. За тэгэхээр энэ шатлсан нүхний хувьд бол 22-ын диаметртэй нүх маань 9-ийн гүнд байж байгаа юм байна. За тэгээд доош нь 15 диаметр маань нэвт явах юм байна гэсэн үг. За тэгэхээр энийг бүгдээрээ хамтдаа гүйцэтгэе. За энийг хамтдаа гүйцэтгэхийн тулд бүгдээрээ за ийм нүх гаргаж болно. За энэ дээр би шууд одоо ийм байдлаар нүх яаж гаргахыг зааж өгье. Home wizard гэж орж аваад бүгдээр ашиглаж үзье. За бүгдээрээ Home wizard гэж дуудчихна. За тэгээд энэ эхний сонголтыг аваад үзье, тийм ээ. За эхний сонголтыг авч үзээд бүгдийн position гэх байрлал дээр за 3D sketch гэд хаана байрлуулах юм те. Байрлуулах гэдэг газраа авчиад сонгоод өгөн. За энэ төвөө заагаад өгье. За тэгэхээр чи энд ингээд гарч ирж байгаа. За энэ дээр бүгдээр одоо хэмжээгээ оруулж өгнө. За энэ дээр чинь тэгэхээр нөгөө хэдийн хэмжээ яаж оруулж ирэх вэ гэдэг те. За энэ дээр бүгдээрээ өнөөдөр те ямар стандартаар за энд бол ямар нэг стандарт материал байхгүй зүгээр хэдүүлээ хэмжээ оруулж өгч байгаа. За тэгэхээр энийг сонгоод өгөх хэрэгтэй шүү. За ямар нэгэн одоо дугуйн хэмжээ оруулах гэж учраас те. За энийг ингээд бүгдээрээ сонгож өгөөд за энд одоо хэмжээ нь ойлгомжтой харагдаж те. Доотлын нүх чинь хэдийн диаметртэй гэхээр 15.
За энэ дээр ингээ өөрчлөгдөж байгаа юм дээр хараарай. За энэ дээдлийнх нь хэд вэ гэхээр 22. Тэ 22. За энэ доод гүн нь хэдтэй байх вэ гэж чинь тэ доод гүн одоо энэ дээдлийн тэ гүн чинь хэдтэй байх вэ гэж асууж шít. За энийг чинь 9 байна тэ. За энийг 9 гэдээ ороод өгөхгүй 9 гэд. За энэ дээр чинь нүрсэ true all гэд нэвт ингэж ухна гэд ингээд сонголтоо өгч хэрэгтэй. За тэгэхээр бидний одоо нөгөө хүссэн манай тухайд гараад ирсэн. За бүгд окей. За ингээд юм нөхдөй болц тэ. За одоо бүгд энийг доош гүн 13-ын гүнтэй авах юм байна. За 13-ын гүнтэй авахын тулд одоо бүгд энэ дээр скетч авъя. За ингээд скетч аваад за энэ дээр бүгд контролд скетч авах харч энэ одоо тэг хүрээнүүд маань хуулагдаж байгаа. За энэ дээр offset хийчихье. За offset хийхээр энэ ч одоо 28-аас 18 дотор талын гүн маань тий. За доош явах хэсэг маань. За тэгэхээр 10 гэдэг чинь 2 тийш 5 тавтай л байгаа гэсэн үг шүү дээ тий. За бүгдээ эндээс 5-ын хэмжээтэй гэдэг өгчээ. За татгшаанаа. За 5-ын хэмжээтэй. За энэ B гэдгээ авчий. За энэ тий татгшаанаа чиглэлтэй. За энийг сая за 5 саях тэр 5 болсонгүй тий. За энэний хэмжээ бүгдээрээ за 5 болгоод өөрчлөгдөхгүй. За ингээд 5 болчлоо тий. 5-ын хэмжээтэй өөрчлөгдөж байгаа гэсэн. За одоо тэгээд өөр энэ дээр ч асуудал бас байна. За бид нар үүнийг бас хуулах хэрэгтэй болно тий. За энэ тойрог маань бүгдээрээ за extended болж орж ирэх хэрэгтэй юм байна. За ийшинэ тий. За ингээд тараад аль хүртэл за ингээд оруулаад ирсэн. За энэ өшөө ийшээ extended болох хэрэгтэй тий. Энэ шугам бас extended ийшээ болох хэрэгтэй. За одоо үлдсэн extended гэдэг нь одоо тий хамгийн ойр байгаа иргэн руугаа үүдэх чинь яг хуулагдчих өгч шүү дээ. Үгүй одоо сунгагдаж өгч шүү дээ. За ингээд хэрэгцээтэй хэсгийг үлдээгээд хэрэгцээгүй хэсэг дээр бүгдээ trim аваад явж хэрэгтэй. За за ингээд бид нар хэрэгцээтэй хэсэг үлдсэн. Одоо бүгдээрээ доош нь бохыг. За доош нь 13-ын гүнтэй авах нь тий. За энэ дээрээ бүгдээрээ true all биш blind болгож аваад 13 гээд өндөр тарчнаа. За одоо энд ингээд хөгдсөн байгаа харагдчих тий. За энд бид нарт хэрэгцээтэй яг хэлбэр гараад ирсэн. За одоо бүгдээрээ энэ дээш нь 18-ын зайд тий. 18-ын зайд 13-ын зузаантай. За ийм хэсэг гарч ирэх юм байна. За энийг бүгдээрээ байгуулъя. За тэгэхээр энэ суураас 18-ын зайд бүгдээрээ энд нэг юм хавтгай байгуулж байгаа. Тэр хавтгай дээр энэ скетчийг хийгээд зузаанаа явуучих. За ийм үйлдэлийг хийхин тулд хэдүүлэх их вэ гэхээр за reference geometry гэдэг дээрээс бүгдээрээ plane нэмэлтээр сонгож авъя. За тэгэхээр одоо энэ дэгжтэй хаанаас одоо ямар харьцангуй хэмжээ өгөх гэдэг юм бэ? First reference гэдэг дээр бүгдээрээ энэ суурьа заагаад өгчээ л дөө. За тэгэхээр чинь суураас тодорхой зайд аслагдсан юм хавтгай байгуулагдах гэдэг шүү дээ. За тэгэхээр энэ сум чи нөгөө тишээ чиглэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ flip offset гэдэг энийг заагаад өгчээ. За тэгэхээр чи ийшээ чиглэж чинь тий. За нөгөө тал руугаа. За тэгээд энэ хэдийн зайтай вэ гэхээр 18 зайтай гэдэг. За энэ 18 гэдэг ингээд бичээд өгчээ 18. За тэгэхээр 18-ын зайд нэг юм хавтгай биднэрт бэлэн болно. За ингээд окей. За энд 18-ын зайтай юм хавтгайтай болсон. За энэ хавтгай дээр одоо бүгдээрээ очиж тарж агаад скетч хийж хэрэгтэй.
За тэгэхээр энэ хавтгай дээрээ скетч хий. За энэ хавтгай дээр энэ одоо хэлбэрээ гаргаж өгөх хэрэгтэй гэсэн. За энэ хэлбэрийг гаргаж өгөхийн тулд бид нарт энэ нэг юм хоёр бааз тойрох хэрэгтэй юм байна л да. За тэгэхээр энэ тойргуудыг байрлуулъя. За эндээс харъя. За нэг ийм тойрог. За дахиад за нэг юм за энэ хавцаа тойрог дараа нь бүгдээ яг хэлбэрээ гаргачаад хэмжээг өгөх учраас тэ санаа зовлтгоо. За одоо бүгдээрээ энэ дээр хэмжээ өгье. За энэний хэмжээ чинь 16-гийн диаметр радиустэй гэж юм те. За 16 бүрчиг нь 2 гэсэн үг. За ингэ өгчээ. За энэний хэмжээ энэтэй адилхан тий. За энэ хоёрын төвөөс хасагдах цагийг нь өгчээ. 80 хэмжээтэй юм байна. 80. За одоо энэ дээр бүгдээрээ энтэй холбоос хийж өгье. За энэ хоёр чинь тэгвэл x маань одоо ийш чиглэлсэн байгаа юм байна л да. Тэгвэл хэдүүлээ энэ дээр одоо vertical гэдэг энийг заагаад өгчээ. За тэгээд одоо хэдүүлээ яах вэ гэхээр энэ нэг хоорондох цаг 38 юм байна шүү дээ. За тэгээд энэ нэг тойрог маань энэ тойрог хоёр тэнцүү гэдэг юм. Энэ хоёроо сонгож аваад equal болгоод өгчээ. За ингэ тэнцүү болсон. За одоо энэ хоёрын хоорондох цаг энэ гэдэг заагаад өгчээ. За эндээс биднэрт бол 38 болж байгаа. 38. За ийм байдалтай. За өөр зайч нь үлээ. Энэ хоорондох зайч бас 10 юм байна шүү дээ. За ингээд энэ зайгаа өгчээ 10. За ингээр үнэхээр хөдөлгөөнг болоод эхлэх чинь 10. За 38 10. За иймэрхүү байдалтай байлгах нэ. За одоо бүгдээр шүрэг чулуунуудыг татъя. За энд нэг шулуун байчаад өнөөдөр энэ шулууныг сонгоод энэ тойргоо сонгоод shift-д даржаад энэ tangent болгох хэрэгтэй. За энийг мөн адилхан. За энэ дээр очиж бэхлэгдсэн байна те. Тэр бэхлэгдсэн байгаа тэр одоо цэгийг одоо хамаарлыг сонгож аваад устгаж өгөх хэрэгтэй. За энийгээ сонгоод за энэ шулуунаа сонгож аваад тойргоо сонгоод за энэ tangent болгох хэрэгтэй. За энэ үйлдэлийг дахиад хий. За энэ тойрогтой. За энэ шүргэстэй тий. За энэ дээр бол одоо автоматар шүргцэн гэдэг нь одоо харагдчихээн тийм үү. За ингээ шүргчүүлнэ. Жоо бас нүдэ хоолой байдлаа зохицуулаа явуулдаг л да. За тэгээд одоо энэ маань нэг хаана очих вэ гэсэн чи энэ дээр шүргэх биш. Ер нь бол яг энэ тэг дээр очиж бэхлэгдсэн байгаа харагдчих тий. За ингэж харагдаж шүү дээ. За тэгэхээр за одоо эндээс энэ convert entities хийж агаад энэнийг тий. За сонгочлоо. За одоо бүгдээрээ trim хийгээд энэ одоо тойрог хүрээ ман тэр чигтээ бүхэлдээ сонгогдсон байна тий. Нэрийг авчи. За одоо бүгдээрээ дэшний зузаан өгье. За 13-ын зузаантай байна. За энэ доош нь очиж эхэлж чинь тий. За энэ контрол сонгож өгөөд за хэдүүлээ чиглэлээ дээш нь авлаа. За энэ 13 гэж тий. За ингэ орлоо. За иймэрхүү байдалтай. За гараад ирлээ. За одоо энэ хоёр нүхийг хийгээд энийг нэвт урдаас бас нэг байгаа юм тий. За эдгээрийг хийж өгье. За одоо бүгдээрээ энэ дээр сая нэг нүх гаргадаг арга ашиглаад үзье тий. Дахиад за энэ дээр home wizard гэж аваад home гэх нүх явж байгаа тий. За тэгээд эндээс бүгдээрээ зүгээр юм нэвт нүх гаргаж байгаа гэдэг энийг сонгоод үзье. За хэдийн диаметртэй. За байрлалын хувьд за энэ төв дээр тий.
бас хэлний нийт дээр бас ойлгох хэрэгтэй тий. За ингээ байрлал ингээ үзчихье. За одоо тэгээд энэ нөхний хувьд энэ нөхөө бүгдээрээ за эдит хийгээдгий. Энэ дээр нөгөө нэг хэдүүл диаметр дээр бас өөрчлөлт оруулаг байгаа шүү дээ. За энэний диаметр чинь 12 юм биш тий. За энэ дээр бүгдээрээ 12 гэх диаметр өгчий. За одоо ингэрч болж байгаа. За окей. За ийм нөхөд болсон. За одоо бүгдээрээ энэ урдаас нефт бас ухах нэ тий. Урж. За энэ дээр бүгдээрээ нүрийн автга дээр фронт дээр скетч авчи. Фронт автга дээр скетч аваад за тэгэл энтэй бас ингэ хойд тишийн нефт ухна гэдэг ингэж яаж болно. За энэ дээр тойрог аваад энэ чинь хэдтэй тойрог вэ гэхээр 10-тай тойрогтэй. За 10-тай тойрог. За тэгээд мөн энэ чинь дээрээс 14 зайтай юм бэ. За энэ дээд сураасаа тий. Дээд сураас 14 зайтай. 14. За одоо бүгдээрээ ингэж за тэгээд энийг чи яг байрлал нь бас одоо зүг байхын тулд за энийг төв одоо origin цэгээсээ за хэмжээг байхгүй болгож төв origin цэгээсээ shift-тэй хамт дарж агаад за ингэж хамааруулагч за ингээд за ингээ харилцсан байгаа. За одоо хэдүүлээ эндээс extruded cut хийч. За энэ чинь тэгээд нөгөө хоёр тишээ нефт гэдэг ингээ хийчтэй. За ингээд за ерөнхийдөө эндээс ийшээ ингээд нефт явж чинь. Гэхдээ нефт бас биш юм тий. За энэ суур хүртэл байгаа юм байна л да. За тэгэхээр энэ дээр бүгдээрээ хэлбэрээр гаргадаг. Скетч дэглэс суур дээр скетч аваад тэгш үнцэгт аваад өргөн өгөөл тэрнгүүрээ таарчил гэж бодож байна. За энэ дээр тий. За энэ 28 хэмжээтэй шүү дээ. За энэ 28. За тэгээд энэ 28-тайгаар одоо шунаа ухна гэж үзэх гээд байгаа тий. За ингэж үзье. 28. За энэ доош нь айл хүртэл вэ гэдэг зүйл after surface гэдэг энийг заахдаг чинь. За одоо ингэр болох гэдэг тий. За иймэрхүү байдалтай хөвгдөд ордорсон. За ингээд биетээ бүгдээрээ босгох тавцсан. Өөр асуудал байхгүй тий. За одоо бүгдээрээ энийг хадгалаад эндээсээ өнцгсөн төсөлтийг гүйцэтгэе. За бүгдээрээ энэхүү деталаа модель байдлаар босгоцсон. За өнцгсөн төсөлт хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр бид яг өнцгсөн төсөлтийг гүйцэтгэсний дараа бол тэ ажлын хуудсан дээр маань за дараах байдлаар харагдана. За энэ дээр бид нар бол өнцгсөн төсөлтийг тийм харуулах болно. За тэгэхээр энэ дээр бид нар мөн яг булангийн өснөгт болон за хүрээ шугам, лавлах тор, за мөн хэмжээ тий гэсэн за мөн одоо зураасны төрлийг бүгдээрээ яг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй. За бүгдээрээ яг энэ өнцгсөн төсөлт хийгдсэн деталийн үндтэй ямар шүү байдалтай модель дээр байх вэ гэхээр тий. За бид нэг ингэж өнцгөлж орж ирээд тэг хэвтэ тэмдэгтэй харьцуулаад 30 градус сигналуудтай байрлсан байгаа элементүүдийг харуулах үднэс тийм ээ өнцгсөн байдалтай зүсгээр ингэж харагдаад байгаа шүү дээ. За иймэрхүү байдлаар бид нар деталь ойлгож харна. За одоо бүгдээрээ даалгавраа гүйцэтгэхийн тулд за багш эндээс нөгөө new гэж орж аваад тий
new гэж орж байгаа. Тэгээд загвар хуудасаа дуудсан. За ингээд загвар хуудасаа дуудаад за ингээд бэлэн болцсон гэж байна. За одоо бүгдээрээ эндээс object оруулж ирэхин тулд тийм ээ. За view plate дуудчих. За view plate-ээсээ бүгдээ өнцгөлсөн цэцэлтгээд энэ файлаа дуудчих. За хадгалсан байгаа ш. Өнцгөлсөн цэцэлтгээ хадгалсан байсан файлаа дуудъя. За деталаа дуудъя. За энд бидний детал мань гараад ирчэнтэй. За хаанаас нь хэрхэн харах юм бэ гэдэг байдалтай. За бүгдээ топ за оруулж ирэхээс өмнө энд хараа. За мэдээж бид нэгжийн тохиргоогоо бол ингээд харах. За энэ яг загвар файл дээр бол бид нар тийм тохиргоо айл хэдийн хийгдсэн байх хэвээр. За тэгээд энэ дээр бас scale масштаба харах хэрэгтэй тийм. За A3-ийн хэмжээтэй цаасан дээр одоо хэдийн формат цаасан дээр тийм ээ. Хэдийн харьцаатай байвал зүгээр вэ? За нэгийг харьцах нэг байхад юм бол багт чинь. Багт нь гэж тооцоолж байна. За нэгийг харьцах нэг болгох чинь. За бүгд оруулж ирснийхээ дараачихсан масштаба бас өөрчилж болно л доо. За бүгдээ ингээд топ гэдэг. За дээрс харсан байдлаа ингээд одоо чирээд аваад ирээ. За ингээд гараад ирж байна. За тэгээд ингээд урдаас харахаар нэг иймэрхүү байдалтай тийм үү байдлаа шүү дээ. За тэгэл ингээд ямар ч гэсэн нүүрний байдал дээрс харсан байдал ингээд байдал болч тээ. Тэгэхээр төсөлт маань эндээсээ юугаар ялгаад харагдах вэ гэдгийг анзаарч харъя. За юу харьцуулаад харъя гэсэн. Бүгд энэ дээр ингээд бэлэн басан байна тий. За одоо бүгдээрээ энд төсөлтийг гүйцэтгэе. За төсөлтийг гүйцэтгэе гэвэл өөр нь бол энэ хараа section view хэсэг рүү орно. За section view гэдээ орохоор биднэрт одоо төсөлт гүйцэтгэх юм хувилбарууд гарч ирнэ тий. За эхнийх нь энэ section гэдэг бол яг энэ хэсэг дээр бол одоо зүсэгч хавтгааг яаж байрлуулах вэ гэдэг нь хувилбарууд байж байгаа. За энэ хувилбаруудаас бол тийм ээ. За энэ тий хавтгаа хэрхэн байрлуулах гэдэг энэ одоо цэгээ хаана тавиад хаашаа чиглүүлэх вэ гэдэг энэ одоо чиглэлийг үзүүлсэн сонголтууд байж байгаа. За бид нар бол үнцгсэн байдлаар төсөлтийг одоо үнцгсэн төсөлтийг гүйцэтгэж байгаа учраас биднэрт одоо энэ сонголт хэрэгтэй. За энийг align гэдэг чинь тий. За энэ бол одоо auxiliary буюу туслах налуу төсөлтийг хийх шаардлага гарч ирж байгаа. За энэ бол одоо нүүрний болон хажуугийн төсөлт ч гэдэг юм үү хийх боломжууд байж байгаа гэж ойлгоно. За эндээс өдөр энэ хүү сонголтыг аваад за энэ ингэж штэ 1-р цэг, 2-р цэг, 3-р цэг цэгүүдэд хаана тэмдэглэх вэ гэдгээ л энэ дээр яг зааж өгнө гэсэн үг. За бүгдээ энэ дээр энд за ийшээ чиглэлтэй тийм ээ. Ийшээ чиглэлтэй. За яг тэр налтынхаа давуу чиглэлээ. За яг энэ гол цэгүүд дээрээ зааж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо хавтгай чинь яг энэ бидний заасан чиглэлд тийм ээ. Одоо ямар нэгэн байдлаар тохиромжгүй байрлуулж үл энэ яг төсөл чинь яг түүнийг дагсан гарч ирдэ. За эндээс харахад бол бидэрт тийм ээ. Одоо ямар төсөлд явж байна. За энэ дээр багш нэгэд харьцуулаад харъя. За энэ төсөлт чинь энэ хараа нүүрний энэ байдлаас ялгаатай харагдаж харж байна уу? За тэр цилиндр нь одоо зүг байгаа боловч одоо эндээс те нэлээд одоо налуу хэсэг маань уртсан харагдаж байна. Яг тэгвэл одоо те эн чинь энэ 30 градусын налалтынхаа дагуу зүсэж харуулж байгаа гэсэн үг байхгүй юу? За энэ болохоор ерөөсөө яг тэр энэ хэвтэй тэнхлэгийн чиглэлийн дагуу энэ кадитийн муртаар гараад ирж байгаа гэсэн үг те байдлын хувьд те. За хэдүүлээ ингээд богиносгсон байдлаар хараад үзье л та. Тэгэхээр чинь богиносгсон байдлаар ингээд хараад үзэхээр төсөлт маань яг одоо зүсгэж хавтгаг дагаад явж байгаа боловч одоо нүүрний энэ байдалтай тэнцүү хэмжээтэй тий богиносж бууж ирж байна гэдгийг харах хэрэгтэй. За гэхдээ бидэрт нь богиносгсон байдалтайгаар биш ер нь бол яг бид ингэж уртсгаж харуулах хэрэгтэй шүү дээ гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингээд байрлуулаад тавьчихъя. За тэгэхээр энэ хоёрын чи ялгаа бол харагдчих шүү. Гэхдээ зөрүүтэй байдал нь харагдаж байна. За энэ дээр гэхдээ энэ нөгөө тойрог маань бүтэн гарч ирээгүй байна. За яг энэ тойргийг хэдүүлээ тэрэн дээр нэмээд байгуулад өгч бас болно. За тэгэхээр энэ байдал маань одоохондоо бидэрт хэрэггүй учраас энийгээ сонгоод тусдах чи. За тэгээд энийгээ өөрсөндөө одоо тий хаана байрлуул лифтийнхэн байна. Одоо формат цаасныхаа талбайг тооцоолоод одоо байрлуулах хэрэгтэй гэсэн үг. За энэ дээр за ямар ч энэ тойрог маань одоо бүтэн гарч ирээгүй байна. За энд ямар нэгэн тэр за яг энэ дээр яг шууд тойрог
Эндээс тойргоос өөр асуудал байхгүй байгаа. Очвол энэ тойргийг бол хэвлээ энэ дээр ингээд шууд зураад өчгдөл асуудалгүй. За өнгөний хувьд очиод за энэ дээр фолс болгоод ингээд солиод өгчээ. За тэгээ энэ дээр нөгөө нэг юм тал тойрог нь гарч ирчээд байгаа байхгүй тий. За яах вэ? Тэгээд энийг нь бүгдээрээ ингээд өөрчлөлтүүдийг оруулаад нуугаад өгчих бас болно. За тэгээд одоо биднэрт энэ дээр ер нь бол тийм ээ хавтгай маань ингээд байрлалцсан энэ зүсэлт болон байдал хэсэг дээрээ бүгдээрээ стандарт одоо тохиргоонууд дээрээ одоо засвар хийж өгөх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр биднэрт бол энд тий тэнхилгийн хувьд одоо хэрхэн оруулж ирэх вэ гэдгийг бүгдээрээ ойлгож авсан байгаа тий. За ингээд тэнхилгүүдээ заагаад өгчин. За яг тойрог байрлаж байгаа бүхий л одоо газрууд дээрээ тийм ээ тэнхилэг хаана яаж байрлах вэ гэдгийг заагаад өгөх хэрэгтэй. За энэ маань эндээс ийшээ нэтэй ч гэсэн. За тэгээд энэ тэнхилгүүдээ сонгож аваад за тэгээд захын хүрээнээс илүү гаргантай ер нь 2-5 мм-ийн зайтай илүү гарсан байх ёстой гэдэг стандартаа баримтлана. За түүнээс гадна бид нар энэ центр маркийг бас авч ашиглах нь зүйтэй. За эндээс те. За энд чийсэн. Хэдүүл ингээд зураад өгчих зүйтэй. За түүнээс гадна энэ маань центр марк маань за мөн одоо айллаас айл хүртэл үргэлжлээд явах вэ гэдг нь бас ингээд бүгдээрээ заагаад өгч болно. За энд бас одоо төвийн шугам орж ирэх юм тий. За эндээс энэ хооронд төвийн шугам орж ирнэ. За энэ засагч хавтаага төр зураг бүгдээрээ энэ дээр сонгож аваад за засагч хавтаагаа төвчүүлж аваад бүгдээрээ нуугаад өгч асуулна. За тэгээд энийг төв хүртэл үргэлжлүүлээд хүн зүйтэй. За засагч хавтаагаа харуулж өгөх үедээ зүсэлтнээр очиж дарж аваад бүгдээрээ show cuts line гэдэг ингээ харуулад өгөх хэрэгтэй. За энэ дээр одоо биднэрт одоо янзлах зүйлүүд байна тийм ээ. За энэ үндсэн одоо шугамудаа бүгдээрээ өргөн болгож өгье. Нэгдүгээр. За хоёрдугаар энэ зүсэгч хавтгайн тэмдэглэгийг бүгдээр бас өөрчилж өгье тийм ээ. За тэгэхээр энэ дээр ер нь бол яг энэ нэгээр нь ингэ сонгоод эднэрийг энэ дээр очоо те. Энэ дээр одоо биднэрт сонгохоор чинь шугамуд гарч ирж шүү дээ. За эндээс ингээд 0.5 гэх ингээд сонгоод явж бас болно л доо. Гэхдээ ингээд олон шугамыг ингээд сонгохоор одоо биднэрт одоо цаг гарцсан тий. За тэгэхээр шууд энэ одоо байдал дээрээ дарж агаад баруун гар талаа сонгож аваад component line font гэдэг ингээд сонгоод орж болно тий. За энийг бид нар бас түрүү ашиглаж үзчихсэн шүү дээ. За ил харагдах шугамудаа тэг тав болгоё гэдэг ингээд шууд сонгочихно тий. За тэгээд ер нь бол бүх л одоо шугам дээрээ одоо 0.5 болгоё гэх юм уу эсвэл одоо зөвхөн сонгосноо тийм болгоё. Эсвэл энийг ямар нэгэн одоо бидний бэлэн байгаа давхарт хамруулъя гэдэг ингээд ийм сонголтууд хийж болно шүү заяа. За энийг бүгдээ окей гэж дараад өг. За тэгэхээр чинь ингээд те биднэрт ерөнхийдөө харагдах шугамуд маа тийм ээ. Үнэн шугам болцсон байгааг анзаарч харж байна. За одоо бүгдээ энэ зүсэлтийн тэмдэглэгийг одоо хэрхэн янзлах вэ гэдэг талаар бас ярилцж болно. За тэгээд бидний энэ одоо зүсэгч хавтгайг за энэ дэр өөрчлөлт оруулъя гэвэл за options руу орж байгаа document properties гэж хагаад бидний view хэсэг дээр ороод section гэдэг ингээд янзлж болохыг ойлгож авсан байгаа. За энэ нэг цэгтээ тасалдсан шугам болгоод энийг 0.5-тай болгоод ч юм те. За энэ дээр бүгдээрээ font өөрчилж өгч болно. За энэ дээр бүгдээ 7-гийн хэмжээтэй гэдэг юм те. За ингээд бичиж өгч болно. За тэгээд энэ section за энэ хэсэг дээр бас янзлая. За адилхан янзлж байгаа учраас болно. За нөө ингээд энэ дээр font оруулаад өгье. За энэ ISO
Armon гэдэг нь болохоор нөгөө өө үсгийг таньж унших фонд гэж байгаа. За энийг бүгд 7 болгоод өгчээ. За тэгээд энэ дээрээ сумны хэмжээ, текстийн хэмжээтэй тэнцүү байна. За ингээ окей. За иймэрхүү байдлаар өөрчлөлт оруулаад байна. За одоо ингээ бид нар харж штэ. Энэ дээр ер нь бол бидний заасны дагуу өөрчлөлт маань орсон байна. За бүгдийн сумаа чиглүүлээд өгнө. За ер нь тэгээд нэг юм аагуу формат цаасан дээр маань хаана байвал зүгээр юм те. Өөртөө сайхан чигж аваачаад хэрэгцээтэй байрал дээр аваачаад тавих хэрэгтэй. За энэ ер нь бол сумны гадна талд байрладаг байгаа. За ингээд байрлуулчихна. За энэ ББ зүсэлттэй бүгдээрээ энийг дээр нь тийм очиж байрлуулад энийг бүгдээрээ доогуур зурхастай заагаад өгчих хэрэгтэй. За иймэрхүү байдлаар хэдүүлээ засваруудыг оруулж болно. За ингээд биднэрт одоо үлдсэн өөр зүйлүүд байна уу гэхээр энэ дэр хэмжээ тавих тут байгаа тийм ээ. За хэмжээний хувьд бол хэдүүлээ хэрхэн одоо гүйцэтгэх үү тавих уу гэдэг талаар бид өмнөх даалгаврууд дээр ярьсан учраас энэ дэр яг цаг хэмнэлтнээс ингээд багшна үлдээлээ. За ингээд булангийн үснэгтэй бүглүүд тийм ээ. PDF болгож хадгалаад үгүй. PDF болгож хадгалахыг нэмээд хэлээд үгүй. За энэ дээр бид нэр save as гэж хагаад за энэ хараа энэ өргөтгөл хэсэг дээрээс бид нар тийм ээ. За энэ бүгдээ PDF гэж штэ PDF сонголтоо сонгоод за ингээд нэг PDF файл болгоод энд хадгалж болно гэсэн үг тийм ингээд сайн хадгалж хэрэгтэй гэсэн үг. За ингээд амжилт хүсье. Даалгавраа сайн гүйцэтгэрэй.